Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ арьс чийгшүүлэх 3 шатлал алхмын талаар танилцуулахаар бэлтгэлээ. Нас ахих тусам чийгээ агуулмж буурч, өндөр наснуудын хувьд чийгээ алдагдал ойролцоогоор 50 хүртэл буурдаг байна. Арсны хөксөрлөлт нь эцсийн дүндээ чийгээ алдаж байгаа байдал бөгөөд хэрвээ та өдөр бүр сайтар чийгшүүлж байвал хөксөрлөлтийн явцыг удаашруулж чадна. Арьс хуурайшгаас сэргийлэхийн тулд нүрээ угаасны дараа унтахын өмнө тос маск зэрэг чийгшүүлэгч бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байхыг зөвлөж байна. Арьсаа чийгшүүлэх 3 шатлалт алхмын 1-дүгээрт нь арьсаа чийгээр хангаж ус уух явдал юм. Арьсаа чийгээр хангах хамгийн хялбар арга бол тогтмол ус уух явдал юм. Зөвлөмж болгож буй өдөр тутмын усны хэрэглээ 1.5-аас 1.8 литр байна. Өглөө сэрэнгүүтээ 1 аяг бүлээн ус уугаараа. Шөнө унтаж байхдаа бие маань шингэнээ алддаг тул өглөө босоход ус дутагдаад байдаг байна. Усыг зөв ууснаар биеийн эрч хүч нэмэгдэн арьс чийгтэй байхад тусална. Ходоодонд ачаалал өгөхгүй. Хэрвээ ходоодны асуудалгүй бол лимонтой ус уугаад үзээрэй. Арьсаа арчлахдаа зөв хооллох, зөв ус уух нь хамгийн энгийн атлаа, хамгийн чухал шүү. За 2 дугаар алхам нь чийгшүүлэх алтан цагийг ашигла. Арьс хамгийн сайн чийгээ авах боломжтой хугацаа бол нүрээ угаасны дараах 3 секунд юм. Тиймээс нүрээ угаасны дараа хөнгөө арчаад тэр даруй чийгшүүлэгчэд хүрэх хэрэгтэй. Ингэснээр чийгээ алдалгүй тэр дорн чийгийг шингээгээд авдаг байна. Мөн шүршүрт орохдоо арьсны чийгээ алдахаас сэргийлж чийгшлээ хадгалахын тулд та дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй. Үүнд 1-дүгээрт нь усныхаа халууныг 25-аас 35 хэмэд тохируулах. 2-дугаарт нь эхлээд үсээ угаасны дараа биеэ угаах. 3-дугаарт нь арьсан чийгшил өгөх найрлагатай биеийн шингэн савн хэрэглээрэй. За үүний дараа биеэ алчуураар хөнгөн дарж усыг шингээж авах. Төгсгөлд нь хамгийн чухал хэсэг болох чийгшүүлэх тос түрхээрэй. Чийгшүүлэх алтан цаг бол шүршүрт орсны дараа юм. Уснаас гарсны дараа 1 минутын дотор биеийн чийг бүрэн хатгаас өмнө бааны өрөөндөө чийгшүүлэх тосоо түрхэхийг зөвлөж байна. Хэрвээ та шүршүрт орсны дараа угаалгын өрөөнөө шууд хүйтэн агаарт гарвал арьсны чийг хурдан ууршиж, хуурайшиж болжшгүй юм. 3 дугаар алхам нь чийгшүүлэгчээ зөв түрхэх явдал юм. Чийгшүүлэгчээ зөв түрхэх нь чухал. Чийгшүүлэгчээ түрхэхдээ арьсаа алгадалгүйгээр 2 алгандаа зөөлөн тарааж байгаад арьсандаа дарж түрхэнэ. Эхлээд чийгийг арьсанд шингээж өгдөг эссенцерум, дараа нь чийгийг хадгалах тосоо түрхэнэ. Хэрвээ та чийгшүүлэгчээ арьсандаа ингэж алгадаж түрхвэл бүтээгдэхүүн таны гарт нь алдаж үр нүлээ нь буурч магадгүй юм. Чийгшүүлэгч бүтээгдэхүүнээ нүүрэндээ түрхэд бага зэрэг илээд 1-3 минут орчим хүлээх хэрэгтэй. Чийгшүүлэгчийн үр дүнтэй найрлага нь таны арьсан шингэсэн тул чийгшүүлэх нөлөөг мэдрэх болно. Эцэст нь хэлэхэд үнэтэй бүтээгдэхүүнийг их хэмжээгээр түрхэх биш, өөр тохирсон бүтээгдэхүүнийг сонгоод тасралтгүй зөв хэмжээгээр хэрэглэх нь хамгийн үр дүнтэй. Тууштай хэрэглүүл үр дүнг мэдрэх болно. Арьсны эрүүл мэнд нь жижиг зуршлаас эхэлдэг. Та бүхэндээ амжилт хүсье.